За юу яцхан бамбарнууд минь. Ютубер түшгийн ярьсан Тайван улсын улаан хувцастай сүнс охины тухай хамгийн алдартай киноны эхний ангийг оруулсан байгаа. Бас л нэлээд эвгүй үзээтэй кино байсан шүү те. Комментар манай бамбарнууд бүгд дараагийн ангийг нь үзье гэсэн тул тоороо нь өөрөө ч гэсэн догтлоод шууд дараагийн ангийг нь яралтаагаар оруулахар боллоо. Энэхүү хоёр дахь ангаар энэ улаан хувцастай охин чухам хэн болох юу тохиолдсон гэд бүхэл зүйл нь гараад дуусах ба 3 дугаар анги нь харин энэ охинтой шал хамааралгүй өөр бас нэгэн Тайваны хүмүүсийн дунд намаас ам дамжиж явдаг загсан Чингисэн сүнсний тухай гард юм байлаа. Тэгэхээр загсан Чингисэн сүнстэй кино гэхэлэр манайхан бас яг үзмээр байна уу үгүй юу өмнөх шигээ яг энэ бичлэгний доор комментор бичээд өгөөрэй. Нэрээ энэ анги нь өмнөх ангийн үргэлжлэлт тул өмнөх ангийг нь үзээгүй хүмүүс заавал үзчихээд ороод ирээрэй. Зяг тэгэхээр The Tag Along киноныхаа 2017 онд гарсан 2 дугаар ангирын шууд орцгоё. Өмнөх ангид юу болсон тухай газ нэг эргээд харцгаая. Вэй нэртэй залуу эмээ хоогийн хаант амьдардаг ба ичүүн гих найз охинтой. За тэгээд нэг эмээн залуу болоод нэг вэй өөрөө залуу болоод нөгөө уулнаас олдоод эцэст нь найз охин ичүүн нь хайгуулын багтай хамт нөгөө эрвэхийгээр дамжуулан олж мэдсэн Ван Лонкен гих уул руу орон бөө юм болж байж найз залуу болон найз залуугийнхаа эмээг авардаг. Харин төгсгөлд нь ичүүн жирэмсэн болсон байх ба найз залуу болон эмээтэй нэг их л аз жаргалтайгаар харагддаг. Гэхдээ энэ гидсэндэг хүүхдийнх нь нүд зэргээс харвал энэ бүх аз жаргалтай төгсгөл нь ердөө төсөөлөл төдий байсан ч байж магадгүй байдаг. 2017 оны The Tag Along 2 хэдэн хууль бус модны намаачид Тайваны тайчууны нэгэн уулын цагдаагаас нууцаар мод бэлтгэж байгаагаар кино маань эхэлдэг. Гэтэл нэгэн санаандгүй газраас даавны өөц шиг юм олж харна. Мэдээж алтманг олцглоо хэмээн гордон бөөндөө үзтэл даавуугаар ороосон өгсөн хүн байхан тэр. Нахалж байсан нөхөр нь ч бие засчгаад иртэл ажилчид нь байхгүй байх ба гайхан хартал манай киноны гол дүр нийгмийн ажилтан Шүфэн нэгэн айлд охин нь харагдaltaгүй бараг бүтэн жил боллоо гэх дуудлагаар айлд нь яван очдог. Гэтэл энэ гарч ирж буй арцгар ихч бол тэр охины ээж бөгөөд манай Шүфэнийг ажлынх нь хүнтэй их л дургу гэртээ оруулдаг. Энд тэндгүү сүнс сүдэр зайлуулах бичээс наачсан байх ба арцгар ихч өөрөө биен дээрээ битүү шивэстэй нэг л эвгүй уур амьсгалтай ухтан авдаг. Шүфэн ч нэгэн өрөөг анзаарсан тул яран ортол бараг сүм хийчгэл бөөн шашны зан үйлийн хэрэгсэл тавьчихсан охиноо энэ өрөөнд хордог байсныг нь олж мэддэг. Охиных нь биеэр ч мөн битүү сонин бичээсүүд байдаг. Мэдээж хүчирхийлэл хэмээн үзэж охиныг эмнэлэгт хүргэнэ. Манай Шүфэн ч гэртээ байхад өөрийнх нь охин нойлдоо бөөлжиж байх ба гайхан үзвэл насан туршаагүй охин нь бие давхар болсон байхан тэр. Шүфэн ч уурлан охиноо аван шууд эмнэлэг орон хүүхдийг нь авахулахаар цаг тавуулдаг. Бөөн хэрэлдэж байгаад охиноо сургуульд нь хүргэж өгчгөөд нөгөө айлаас олдсон охин дээр буюу эмнэлэгт очтол манай ээж хаана вэ? Би гэрээсээ гарч болохгүй штэ. Маш аюултай айл гэн. Шүфэн яагаад хэмээн асуутал охин юу ч хэлдэггүй. Ажлаасаа явах гэтэл өнөө арцгар ихч гарч ирээд та ойлгохгүй миний охин гэртээ байх хэвээр. Гэрээсээ гарах маш аюултай гэдэл хачаач юм яриадлуултна. Охиноо авахар сургууль дээр нь очтол охин нь ор сураггүй алга болсон байхан тэр. Ингэснээр охиныхоо найзаас мэдээлэл аван охиныг нь жирэмсэн болгосон найз залууг нь олон очихоор болдог. Найз залуугийнх нь хагийг аван очтол тайчуун дах Фүдэ гэх сүнд найз залуу нь байдаг ба бүр барын сүнсийг биедээ оруулдаг. Манайхаар бол нэг тийм бөөч гэх юм уу да нэг тиймэрхүү залуу байдаг. Манай Шүфэн ч охиноо асуутал өнөө залуу нь би өөрөө холбогдоогүй удаж байна л гэдэг. Нэгэнхүү охиныг нь эрен хайх үйл ажиллагаа эхлэн энэ тентхийн камер үзтэл яг өмнөх анги дээр гардаг шиг нөгөө эвгүй улаан хувцастай жаахан охин Шүфэний охиныг хөтлөн яваа харагдана. Шүфэний охиных нь найз залуу нь ч бас шашин номын хүн гэсэндээ камерын бичлэгийг харснаа шууд л энэ нөгөө чөтгөр мөн байна л гэн. Энэ охиных нь найз залууг хэдүүлээ хооштой ер нь барын сүнс биедээ оруулдаг юм чинь бар залуу гэдэл яриа явчихъя. Нийнхүү эрлийн ажиллагаа эхлэн охины явсан зүгт явбал нэлээд олон жилийн өмнө маш том осол гарын өчнөө хүүхдүүд өгсөн сүнс сүдэр байн харагддгаар алдартай Дакен гих уул байхан тэр.
Ирлийн ажиллагаа үргэлжилж байхад бар залуу өөрийн онгод буюу өнөө барын сүнсээ оруулан ирлийн ажиллагаанд туслах ба охины гутлыг олдог. Яг энэ үед шүүфэн ард нь байрлах нэгэн хаягдсан хуучны эмнэлгийн цонхоор охиноо харах ба яван орвол охиныхоо утсыг олох ба бүр цаашлан явтал нэгэн эвгүй зүйлтэй таардаг. Сайн харвал сэтгцийн асуудалтай гэмээр нэгэн жирэмсэн хүүхнийг олон эмнэлэгт хүргэнэ. Шүүфэн эмнэлэг дээр байж атал ирлийн багийн хүн ирэн мэдээлэл үзүүлбэл сая олсон хүүхэн нь манай өмнөх ангийн ичүүн болж таардаг. Ичүүн яагаад ч тэндээс ийм байдалтай олдож сая эмнэлэг рүү явах замдаа төрсөн ч хүүхэд нь амьгүй мөн найз залуу Вэй болон найз залуугийнх нь эмээ Хо нөгөө киноны эхэнд ууланд мод бэлтгэгч нарын олсон цогцснууд байдаг. Яагаад тэр эвгүй газраас олдсноо санахгүй байгаа ичүүн энэ мэдээг сонсоод ёстой л гал зурх тохино. Шүүфэн ч охиныхоо утаснаас нөгөө эмнэлгийн дотор хийгдсэн нэгэн богино дүрс олох ба ичүүнээс асуудал танай охин тэр эмнэлгийн нойлд байсан. Би жирэмсэн болчлоо гээд л уйлаад байсан хэмээн шүүфэнд хэлдэг. Нийнхүү өмнөх ангийн ичүүн манай шүүфэний гэрт хэсэг толгой орогдохоор болдог. Шүүфэн ч гэртээ байхдаа өөрийнхөө анх жирэмсэн болон уйлж бүг зүүдлэх ба шууд л охиныхоо найз залуу болох бар залуутай ярин очин уулзсан. Бар залууч нөгөө бараа дотроо оруулахад бар залуугийн өвөө нь уулын зүгт хандан энд элдв сүнс өдр байвал хүрээ дээр манай хүчит барын сүнстэй ярилцгээд их л омглон байхан тэр. Яг энэ үеэр ичүүн шүүфэний гэрт байхад өөрсдийнх нь тухай сонингийн мэдээ олж харах ба гинтэл хэдийнэ өнгөрсөн найз залуу Вэйн гараад ирхэн тэр. Барын сүнсч бар залуугийн биенээс гарахад тодорхой мэдээ өгч чадаагүй ба бар залуугийн өвөө нь уулын зүгт хандан муу арчаагүй хулцгар сүнснүүд гээд л орилж гарна. Гэтэл гинтэл энэ өвөөгийнхэн дотор өнөө сүнс нь орох ба бар залуу очин ярилцах гэж оролдоно. Ярилцах уу гэтэл тгий хэмээн толгойд авах нь. Шүүфэний охиныг авч явсан уу гэхэд тийм айлгэн. Юу хүсэж байгаа хин нэг хайгаад байгаа мó гэтэл тийм айлгэн. Гэр бүлийн хүнээ юу гэхэд тийм. Наавыгаа юу гэхэд үгүй. Ээжигээ юу гэхэд тийм айлгэн. Тэгснэ ээж чинь тэгээд хаана байгаа гэхэд манай шүүфэн рүү заахан тэр. Нийнхүү охиноо хайсан ээж болон найз охиноо хайсан залуу хоёр гайхан хоцорно. Шүүфэн ч гинтэл сэжиг аван гэртээ байгаа ичүүн рүү яаран очвол мэдээж л байдаггүй. Нүүнд бас нөгөө хүүхдээ хордог арцгар үстэй ихчиг сэжиглэн гэрт нь очвол охин чинь алга болчихоо юу гэснэ ороод ирээлгэн. Энэ хоёрыг ярилцсан байтал гинтэл хаалга хүчтэй нүдгт нь нэгэн харвал өмнөх ангийн ичүүн өөрөө ухаангүй зогсож байхан тэр. Нарцгар ихч хаалгаа онгойлготол Нийнхүү өмнөх ангийн чухал дүр, энэ ангийн гол дүр болон нэгэн түлхүүр дүр болох гурван маань нэг дор уулзсан ярилцсан. Ичүүн ч энэ сүнс яагаад намайг 50 орхихгүй байгаа юм бэ? Миний найз залууг мөн эмээг нь бүр сүүлд нь миний хүүхдийг авлаа штэ гэж л уйлж гарна. Манай шүүфэн энэ сүнс охин ээжигээ хайж байгаа гэсэн. Гэхэд одоо л нэг арцгар ихч үнэнгээ хэлснээр энэхүү улаан хувцастай сүнс охин хэн болох тухай хэдүүлээ олж мэднэ. Яг үнэндээ энэхүү арцгар устай ихч нь тэрхүү сүнс охины ээж байсан ба 18 жилийн өмнө одоо хаммаг зүйл болоод байгаа өнөө Дакэн уулан дах парк дээр тоглож байхад галзуу хулгана нэвдэрснээр охин амиа алдсан байдаг. Өмнө нь ууланд ирлийн ажиллагаа эхлэхэд дурддагдсан том осол нь энэ байсан байдаг. Харамсалтайгаар охиноо алдсан арцгар ихч маань болсон зүйлийг хүлээн зөвшөөрч чадалгүй өөрийн эмээгээс хальт сонсож байсан өгсөн хүнийг амьдруулах дэмий зан үйл хийсэн байдаг. Хэдийнэ өнгөрсөн охиндоо улаан хувцас өмсгөн ууланд аваачаад өдөр бүр амтны цус дээрээс насхан зан үйл хийсэн байдаг. Харин 7 хоногийн дараа арцгар ихч дахин очтол охин нь нөгөө газартаа байсангүй. Охиноо хангууж явтал охин нь хэдийнэ буцаад амилсан хэдий ч дараа төрөл рүүгээ явж чадалгүй завсрын ертөнцид гацсан аимшигтай чөтгөр болон хувирсан байдаг. Удалгүй охин нь ууланд харагдан хүмүүст муу зүйл хийж буй тухай телевизээр сонссон арцгар ихч өөрийн цусаар зан үйл хийж охин дээрээ очин хуурч байгаад охиноо хорж тамгалсан байдаг.
Нийнхүү алдарт улаан хувцастай охины сүнс үүссэн ба жилийн өмнө тамгалан хорсон байсан охиныхон сүнс иргэн ирсэн байдаг. Ийм л учраас энэ арцгарагч хэдийнэ өнгөрөн аимшигт сүнс болсон охиныхон сүнс нь одоогийн гим зэмгүй хөөрхий охинд нь муу юм хийж магадгүйгээд гэрээрээ дүүрэн элдв зан үйл хийж бичээс нааж мөн одоогийн охиноо огт гэрээсээ гаргадаггүй байж. Энэ бүх зүйлийг нь сонссон хэдийнэ хамаг амьдралаас хамруулсан ичүүнч мэдээж боож ухагшихна. Ингэснээр шүүфэн бар залуу руу залхан сүнсний ээжийг олсон одоо очлоо гэж зандаа гарна. Яг энэ үеэр бар залуугийн өвөөс ирэх ба түүнд юу болсон тухай хэлтэл нэг л зүйл буруу байгааг ойлгоно. Өмнө нь бар залууг биедээ барын сүнс оруулахад улаан хувцастай охины сүнс тохиролцоо хийгээгүй мөртлөө барын сүнс явсны дараагаар тохиролцоо хийсэн гэд энэ нь ямарваа нэгэн төрлийн занг байх боломжтой хэмээн ач хүүдээ хэлдэг. Тиймээс нааша ирж буй хүмүүст хурдан мэдэг дээрээ хэлгэн. 3 босгоо замдаа явж байтал арцгарагч шууд осол гардаг Дакенол руу явъя гэн. Тэгснээ бит хоёр тийшээ ун чи машинаасаа огт гарч болохгүй шүү гэд шүүфэний гарн дээр сүнс сүдрээс хамгаалах бичээс бичиж өгөөд ничүүний хамт өнөө осол болсон паркын зүгт алхан оддог. Арцгарагч гар болон цээжин дээрх бичээсээ чулуу аван хүчээр арилгах нь нөгөө парк дээр очин миний охин ээж нь байна. Хүмүүст битгий муу зүйл хийлдэ. Ээж нь ирлээ. Шүүфэний охиныг буцаагаад өгчих гуйж байна. Ингээд хэлэн алхахад тойрсон 7 нүхнээс нь элдв өвт хорхоо арцган гарснаар арцгарагч маань юу ч хийж чадалгүй тэнгэртээ дэвшдэг. Хөөрхий арцгарагч хичүүнэг ирэхэд хамгийн сүүлийн хэлсэн үг нь миний охиныг хамгаалаарай л гэнэ. Ичүүнч бүр тэсгэл алдран бас л гараа дээр навшман чи миний гэр бүлийг бүгдийг навсан гэж л орилж гар. Назар энэ үед нь бар залуу ирэн ичүүнийг зогсооно. Энэ үеэр битгий машинаасаа гараарай гэд байхад л манай шүүфэн охиныгоо байна хэмээн хийзүүл харан манан дундуур даган явтал өмнө нь орж байсан нөгөө эмнэлэгтэй ирсэн байхан дээр. Шүүфэн охиноо хайн цааш явж байхад өөрийнх нь сурагч насндаа нэгэн залууд хүчирхийлүүлэн хүүхдтэй болж буй дүрслэл харагдана. Яга нөгөө энэ сүнс нь хүний харамсаж гимшиж явдаг зүйлээр нь ховсдог тул энэхүү өнгөрсөнд нь болсон хар бараан дурсамжийг харуулan шүүфэнийг ховсдох гэж оролддог. Манай шүүфэн энэхүү ховсоос ашгүй нэг гаран эцэст нь охиноо олон уучлаарай гэдэл тэрэн аавна. Яг энэ үеэр нь бар залуу араас нь ирсэн байх ба энэ үеэр хотод ичүүн хэдийнэ нөгөө арцгарагчийн одоогийн охиныг аван гэрийнх нь нөгөө битүү хамгаалалт бүхий бичээстэй өрөөнд нь оруулан амжих ба хаалгыг нь хүн тогшоход хартал бас л хэдийнэ өнгөрчихсөн найз залуу Вэйн байхан тэр. Хуурамч гэдгийг нь мэдэж байгаа тул худлаагаасаа тэрэн аваад хаалганы нөгөө талд байх бичээс нь тойрох гэтэл юу л гэж ийм амархан хоригдох вэ дээ. Гайтай сүнс ичүүний биеинд орсон байхан тэр. Арцгарагчийн охины өрөө битүү бичээстэй тул орж чадлахгүй жижигхэн өрөөнийх нь үүдэнд сууснаар ерөнхийдөө бол арцгарагчийн өмнө нь өнгөрсөн охин болон одоогийн охин хоёр уулзна. Нэгч дүү хоёр ч гэх юм уу да ер нь бол. Ничүүний биеинд орсон улаан хувцастай сүнс охин ээж намайг үзэн яддаг байсан. Одоо харин өнгөрчихсөн алив гараа дээр тоглоё л доо гэдэл их л муухай нээхэд одоогийн охин нь чи чөтгөр бишээ. Ээж намайг чамайг миний ихч гэж хэлсэн гэдэл өдөөс нь хэлнэ. Өнөөхөн ч өдөөс нь балиар инээн өрөөрөө норох гэдэл үзээд байдаг. Охин ч өөрхий маш их айсан ч үгүй чи миний ихч байсан. Нэрчин Лин Ён Чин шүү дээ гэхэд улаан хувцастай сүнс охин ашгүй нэг өөрийн нэрээ санан өнгөрөхөөс өмнө ээжтэйгээ ямар их жаргалтай байснаа санан тайвширч ичүүний биеэс гардаг. Хөөрхий охин ч очиж сүнс охины гараас нь натхан ээж чамаа хизээч мартаагүй. Чамааг өнгөрсний дараа чиний Лин Ён Чин нэрийг надад өгсөн гэхэд сүнс охины атаа хорсол бүр мөсөн тайлагдаж энгийн охиныхоо төрхөнд ордог. Яг энэ үед нөгөө талд буюу ууланд шүүфэн охиноо аван байшингаас гарах гэтэл эрлийн багийнхан ашгүй ирэх ба энэ нь эрлийн багийнхан бус нөгөө жижигхэн чөтгөрүүд байдаг. Барын төрхөндөө бүрэн гүйцэд орсон бар залуу маань найз охиноо болон найз охиныхоо ээжийг хамгаалan ашгүй нэг барилгаас гарч чаддаг. Гадагш гарахад өнөө жижиг чөтгөрүүд маш олон байх ба бар залуу яг тулалдаж байхад гинтэл шүүфэний охины биед нь өөр нэгэн сүнс орсноор охин нь галзуу мэтэл орилж гарна. Үүнийг нь сонссон найз залуу буюу бар залуу нь буцаад энгийн төрхөндөө шилжин манайх
ирэхэд маш хэцүү нөхцөл байдалд ордог. Яахаа мэдгүй байхад гинтэл нөгөө эрвэхэнэд орж ирэн жижиг зүтгэрүүдийг зайлуулсан нь натаа хорслоосоо эцэст нь нэг бүрэн тайлагдсан улаан хувцастай охины сүнс ирсэн байдаг. Улаан хувцастай охин эрвэхэнүүдэд явуулан манан арилгаж тэнгэр дэх үүлийг онгойлгосноор тэнгэр цэлэмж нарны хурц гэрэл хаа сайгуу цацарснаар зүтгэрүүд сарнин алга болдог. Нийнхүү ашгүй нэг аюул дуусаж хөөрхөн ичүүнж эмнэлэгт хүргэгддэг. Нарзгар ихчэн болон улаан хувцастай охины газрыг манай эд бөөндөө эргэж аваа харагдах ба шүүфэний охин ч 9 мэнд амаржиж бар залуу аав болж шүүфэн эмээ болсноор кино маань дуустдаг. Энэ 50 кинонууд ч харин нэлээд үзээтэй байгаад байна шүү. Дан заавал Солонгос эсвэл Япон гэж дагнах бас хэрэггүй юм шиг байна да тий. За тэгээд энэ уртал үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн анги буюу загас энтертэй ангийг нэрээ ярих хэрэгтэй гэж үзвэл манайхаа юу их мэдж байгаа ш тий. Комментоо бичээд саба дараад сүсэглээ байж байгаарай.